Холливуудын алдарт жүжигчин Анжелина Жолигийн шивэснүүдийн талаар мэдж авцгаая. За тэрээр 1975 оны 6 сарын 4-нд Америк нэгдсэн улсын Лос Анжелес хотод төрсөн. Өдгөө 50 настай хүн. За тэгээд 49 наснда хамгийн сүүлийн шивэсээ илгэсэн байна. За хамгийн анхны шивэс нь 1997-оос 98 онд Лос Анжелес зүүн гарныхаа дотор хэсэг дээр Вордс шивэс илгэжсэн. За энэ зэрлэг сэтгэлээ хадгалах эрх чөлөө гэсэн Теннесси Уильямсын ишлэлийг хийлгэж ирсэн байна. За 2003 онд Know Your Rights гэдэг зүүн дээрх шивэсээ хийлгэж ирсэн. Энэ шивэс нь эрх чөлөө болон хүний эрхийн утгатай гэж өөрөө тайлбарж ирсэн байдаг. За энэ Билли Боб болон энэ жижиг лууны шивэс бол бас өмнө хийлгэж ирсэн шивэс. За энэ шивэсээ лазертуулж арилгаад за дээр нь өөрийнхөө яг бүх хүүхдүүдийнхээ төрсэн газрын координатыг шивүүлсэн байдаг юм байна. За хүмүүсийн хамгийн сайн мэдэх шивэс нь бол мэдээж түүний нурууны шивэс. Нуруунд дээр маш том шивэстэй. За тэгвэл энэ шивэсээ 2003 онд Таиландд хамгийн анх хийлгэж ирсэн. За үргэлжлүүлээд үлдсэн сүүдээ 2016 онд Таиландд үргэлжлүүлж хийлгэж дуусгаж ирсэн байна. За нурууны шивэснийх нь ерөнхий утга нь эрч хүч хамгаалалт, амжилт, аз муу муухайгаас хамгаалах гэсэн утгатай. За түүний нурууны шивэсийг дэлхийд даяар маш их хүн ингэж дуурайлгаж адилхан төрлийн шивэснүүд хийлгэсэн байдаг. За түүний шивэснүүд ерөнхийдөө хамгаалалт болон гэр бүлийн утгатай шивэснүүд гэж ойлгож болно. Тэрээр дэлхийн эмэгтэйчүүдийн шивэс хэлэхэд нөлөөлж чадсан хамгийн алдартай олонний танил хүн. За тэгээ удахгүй дараагийн сонирхолтой шивэсний тайлбараар уулзцгаая.